Монгол банк үзүүлж байна. Дэлхийн улс орон бүр төв банктай байдаг бөгөөд төв банкуд эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Төв банк нь арилжааны банкуудын адилаар иргэдийн мөнгийг хадгалах, цалингийн зээл олгох, эсвэл үйлгээ хийх зэргээр иргэдтэй шууд харьцдаг байна. Тэгвэл төв банк юу хийдэг учраас тийм чухал үүрэгтэй байгуулга байна. Тэгэхээр альфа улс орны эдийн засаг зарим үед бол өсөлттэй байдаг, зарим үед бол уналттай байдаг. Тэгэхээр бодлого тодорхойлогчтой яадаг вэ гэхээр энэ өсөлт уналтын циклийг аль болох бага хэлбэрзэл намтай авахыг зорж ажилладаг гэж байна. За энэ төв банк юу гэдэг вэ гэхээр нэгний бодлогоор дамжуулж одоо эдийн засагт байгаа үнийн түвшнийг аль болох тогтвортой нандаа түвшинд хадгалахыг зорж байгаа. За үнэн тогтвортой нандаа байснаар бол энэ хүмүүсийн худалдаа авах чадварыг бол хамгаална, банк санхүүгийн системийн тогтвортой болгоно. За бизнес эрхлэгчид ч гэсэн одоо ирээдүйд хийх юм болно. Улс орны эдийн засаг тэр дундаа иргэдийн санхүүгийн байдлаа тогтвортой байхад төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь чухал байдаг. Тэгвэл төгрөгийн тогтвортой байдал гэж юу гэсэн үг вэ? Төгрөг тогтвортой байх нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэгэхээр төв банк бол одоо тодорхой арга хэрэгслүүдийг ашиглаад эдийн засагт одоо хэрэгжилж байгаа мөнгөний хэмжээ, хэрэглэх хурдан нөлөөлөөр олноо. Эдийн засаг хэр идэвхтэй өрнөх хүчил нөлөөлөөр эцсийн мөнгөөр бол тогтвортой байх. Үүнээ тогтворгүй болсноор иргэдийн орлого буурах, ядуурл ихсэх, нийгэмд тэгш бус байдал дамжирах гэх мэт олон сөрөг дагавруудыг үүсгэдэг байна. 2008 онд Зимбабwe улсад үнийн өсөлт 231 сая хувьд хүрснээр 100 триллионы дэвсгэрт гүйлгээнд гарахад хүрч байжээ. Үнийн өсөлт хурдтай явагдах үед мөнгө ямар ч үн цэнэгүй цаас болон хувирддаг байна. Харин эсрэгээрээ бараа бүтээгдэхүүний үн буурсаар байх юм бол компаниуд ашиггүй ажиллаж, улмаар хөрөнгө оруулалтад татаж, самхтгал явуулах шаардлага бий болдог байна. Тэгэхээр үн хэд өсөх, эсвэл хэд буурахын аль аль нь бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Одоо жишээ нь машинаар бол одоо эдийн засаг маань зарим үед бол маш хурдтай явж байгаа. Дотор нь одоо маш халт юм. Энэ үед бол тоомс гэх шиг шаардлага. Эсрэгээрээ жоохон явж өгөхгүй бол жоохон газар юм. Тэгэхээр төв банкны одоо арга хэрэгслүүдийг ашиглаад эдийн засаг хит халж байгаа үед нь одоо үнэ өсөлтөөс сэргийлээ жоохон тоомс гიშгэж өгөх. Эсрэгээрээ эдийн засаг ингээ унж байгаа үед жоохон эдийн засаг идэвхжүүлэх замаар одоо мөнгөний нөлөөлтийг дэмжиж өгөх. Энэ зорилготой ажилладаг. Монгол банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг бүх түвшинд хэрэгжүүлж байна. Тэгвэл яагаад төв банк боловсролын байгууллага биш шатлаа иргэдийн санхүүгийн боловсролд анхаардаг вэ? Тэгэхээр эдийн засгийг маань маш олон хүмүүс бүрдүүлж байгаа. Тэр хүн бүрийн гаргаж байгаа шийдвэр хэр оновчтой байхаас эргээд эдийн засгийн тогтвортой байдлыг хамаардаг юм аа. Тэгэхээр бид өдөр тутамдаа мөнгөтэй холбоотой шийдвэрийг гаргаж байдаг. Жишээлбэл бид мөнгө өрөх бол талханд өрөх юм уу, автобусанд өрөх юм уу, нэгжинд өрөх юм уу маш олон сонголт байна. За хэвэн бид мөнгө хадгалах юм бол аль банкнд ямар хүртээ яаж хадгалах вэ? Эсвэл энэс өөр сонголттой сонголт бас гэдэг. За хэвэн мөнгө маань хөлцөхгүй зээл хэрэгтэй бол бас ямар хүүгээр ямар өрсөлдөөр зээл авах. Эргээд яаж төлөх вэ гэдэг асуудалч. Тэгэхээр эдийн засгт оролцож байгаа хүн бүрийн энэ мөнгөтэй холбоотой шийдвэр нь оновчтой байх тусмаа эдийн засаг тогтвортой байна гэсэн. Тэгэхээр Монгол банк эдийн засгийг тогтвортой байлгах үндсэн зорилгоо биелүүлэхэд бол ялцгүй эдийн засгт оролцож байгаа хүн бүрийн шийдвэрийг оновчтой байлгах. Үүний тулд санхүүгийн боловсролд нь анхаарахаас өөр арга болдог юм аа.